Америк нэгдсэн улс болон НАТО Гренландын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээр турчээ. Дональд Трамп, Володимир Зеленский нар Давос хотноо, Владимир Путин, Стив Витков нар Москва хотноо уулзах гэж байна. Иран дахь чагсаалын үеэр 3117 иргэд аюулгүй байдлын ажилчид амь өргөцсөн гэлээ. Уг найрамдах Солонгос улсын ерөнхийсээ дасан ханд огсоо 23 жилийн хориг хялбарлаа. Арамтрыг үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид олон улсад босон онцлог мэдээллээс Reuters агентлагаас их сурвалж татан мэдээлэл боллоо. За Швейцарь улсын Давос хотноо болж байгаа 2026 оны дэлхийн эдийн засгийн чуулганы ерөнхий уур амьсгалыг Гренландын асуудал тодорхойлж байна гэхэд буруутгараг байна. Тэгвэл Гренландын аюулгүй байдал санаа зовниж байгаа учраас зөвхөн Америк гэлтгүй бүс нутгийн аюулгүй байдлын төлөө Гренландыг Америкийн удирдлага дор авахыг удаа шаардаж байсан Дональд Трамп НАТОтой Гренландын аюулгүй байдлын асуудлаар тохиролцоонд хүрсэн гэлээ. Наман Гренландыг цэргийн хүчээр эзлэхгүй гэдгээ хэлсэн байна. Тодорхойлох юм бол Дональд Трамп лав гарагт буюу өчигдөр НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютэтэй уулзаж Гренландтай холбоотой асуудлаар ярилцсан байгаа юм. Гэхдээ ирээдүйн хэлэлцээрийн суурь зарчим дээр талууд үзэл санааны хувьд тохиролцоонд хүрсэн гэж байна. Тиймээ тохиролцоонд хүрсэн учраас Гренландыг Америк нэгдсэн улсын удирдлагад шилжүүлэхийг эсэргүүцэж байсан Европын томоохон улс орнууд болох Их Британи, Франц, Герман, Дан зэрэг нийт 8 улсын эсрэг 2 дугаар сарын 1-ээс тариф ногдуулах гэж байсныг цуцлсан байна. Наун тэрээр хэлэлт өгсөн ярилцлагадаа Гренландтай холбоотой тохиролцоог хэлэлцээрийн үндсэн ойлголт суурь зарчмаа гэж тодорхойлж, цааш ярьж хэлэлцэх шийдэх олон зүйл байгаа талаар мөн хэлсэн байгаа юм. Наун энэ талаар шинжээчид хэлэлцээрийг Америк нэгдсэн улсын ашиг малтамлын эрх ашиг, замун Дональд Трампын цэцэргааны хийж байгаа алтан бөмбөрцөг хуучингаас хамгаалах системтэй холбоотой байж магадгүй гэж таамаглаж байна. Тохиролцооны нарийн нөхцөл одоогоор тодорхойгүй. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келлигийн хэлснээр хэлэлцээ өргөжлөхийн хэрээр илүү олон мэдээлэл цаг тухай бүрт нь ил олно гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор New York Times сонины мэдээлснээр НАТОгийн зарим гишүүн улсууд Гренландын газар нутгаас бага хэмжээг Америк нэгдсэн улсын хяналтанд өгөх тухай ийм хувилбарыг хэлэлцэн гэж тэгсруулжийн мэдээлэл гарсан байна. Энэ талаар албаныхантай ойр ажилдаг 3 өндөр албан тушаалтан нэрээ нууцлж энэхүү агентлагт мэдээлсэн байна. Цааш нарийн мэдээлэл тодорхой бус хэвээрээ байгаа ч гэлээ Дональд Трампын энэхүү тариф цуцлж байгаа тухай мэдээлэл нь Гренландыг Америкийн мэдэлд авах гэсэн түүний удаан хугацаанд өргөжлүүлж байгаа хичээл зүтгэл оролдлогын явцад гарч буй гинтийн эргэлтээ гэж ажиллагч нар бол тодорхойлж байгаа. Наман он гарснаас хойш Дональд Трампын цэцэргаан Гренландыг худалдаж авах нөхцөл байдал хүндрэл бүр цэргийн хүч ашиглах боломжийг ч гэсэн үүсгээгүй байдаг. Гэхдээ Гренланд нь эргэн сануулгад Дааны харьяа нутаг, замун Даан нөрөө НАТОгийн гишүүн улс. Дааны болон Гренландын эрх баригчид Гренландыг зарахгүй гэсэн хатуу байр суурьтай. Үүний зэрэгцээ Европын хэд хэдэн улс орнууд НАТОгийн улс байгаа. Наман Гренланд дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж эхлэв. Үүний хариуд Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын 8 улсад эх сарын 1-ээс 10% тариф ногдуулж, цааш 6 дугаар сараас 25% хүртэл нэмэгдүүлэх талаар дэвсгэрдүүрийн шинжтэй мэдээлэл хийж байсан. Харин энэ удаа Дональд Трамп тарифа буцааж байр суурь халтсангүй зөөлрүүлсэн байгаатай холбогдуулан Даанийн эрх баригчид таатай хүлээн авч байна. Тухайлбал Дааны гадаад хэргийн сайд Ларс Леке өөрийн X сүлжээнд Америкийн нэгдсэн улсын Арктикийн бүсийн аюулгүй байдлын санаа зовнилыг ойлгож байгаа. Үүнийг Дааны улаан шугамыг хүндэх нөхцөлд хэлэлцэхэд бэлэн байна гэжээ. Давос дахь энэхүү чуулганы үеэр олон нийтийн анхаарлыг татаж байгаа дараагийн асуудал Украины дан. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Давос хотноо Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар болсон гэдгийг хэллээ. Энэ хооронд Дональд Трампын тусгай элч Стив Витков Орос улбаны улсыг зорж ерөнхийлөгч Владимир Путинтэй мөн уулзахаар болсон байна. Дональд Трамп нь Володимир Зеленскийтэй уулзах гэж байгаа энэхүү явдал нь Украины дайныг зогсооход түүний дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөтэй шууд холбоотой байна. Наман үүдэд зэрэгцэн цагаан ордны тусгай төлөөлөгч буюу Стив Витков наман түүн дээр нэмээд ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер нар
Пүрэв гарагт буюу өнөөдөр Москваг зорж ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар болж байгаа нь хилэлцээрт аль талын байр суурийг тусах зорилготой ийм үйлдэлээ гэж тодорхойлж байна. Давос болон Москва дахь эдгээр хоёр уулзалт хоёулаа Америк нэгдсэн улсын боловсруулсан Украины 20 заалт бүхийн энхийн төлөвлөгөөнд төвлөрөх нь бол мэдээж Америк нэгдсэн улсын талаас Украины засгийн газартаа уг төлөвлөгөөний нөхцөл дээр бараг тохиролцоонд хүрсэн гэж байна. Гэхдээ Орос улбаны улсын зүгээс тодорхой дэмжлэг хараахан авчиж чадаагүй байна. Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү төлөвлөгөөг албан ёсоор няцаагаа гүйж гэлээ мөн нөгөө талаараа олон нийтийн өмнө идэвхтэй дэмжсэн шинж тэмдэгч бас байхгүй. Үүнтэй зэрэгцэн цагаан ордын мэдэгдэлт Орос улбаны улс энхийн төлөвлөгөөг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа учраас Давосын эдийн засгийн чуулганы үеэр Америк нэгдсэн улс Украин улстай хөгжил сэргээн босголтын төлөвлөгөөнд гарын үсэг зурхаас татгалзаж байна гэжээ. Владимир Зеленский болон Дональд Трампын уулзалтын тухайд ерөнхийлөгч Дональд Трамп Давост илтгэл тасныхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тийхүү уулзалт болох гэж байгааг баталж хэлсэн. Мөн ихтэй Орос тохиролцоо хийхийг хүсэж байгаа Украин ч гэсэн ялгаагүй хилэлцээрт хүрэхэд нэлээд ойрцсон гэж бодож байна гэж байр сууриа хэлсэн байна. Мөн хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол ноцтой үр дагавар гарна. Энэхүү олон хүн амиа алдаж байгаа энэ дайныг даруй зогсоох хэрэгтэй гэж уриалсан байна. Үүнийх нь яг өмнөхөн Стив Витков CNBC төгсөн ярилцлагадаа Жаред Кушнерийн хамт Владимир Путинтай уулзахаар явлаа гэдгээ баталж хэлсэн. Кремль ч гэсэн үүнийг нь албан ёсоор баталсан байна. Талууд мэмэр гарагт Давос хотноо Орос улбаны улсын тусгай төлөөлөгч Кирилл Димитриевтай уулзсан юм байна. Талууд Америкийн энхийн төлөвлөгөөг хэрэлсэн гэж байгаа. Димитриевийн тухайд уг уулзалтыг бүтээлж болсон гэж тодорхойлсон. Мөн Америк нэгдсэн улс уулзалтын талаар Украины талд урьдчилан мэдээлэл өгсөн байсан юм байна. Гэхдээ Америк нэгдсэн улс болон Европын улс орнуудын хоорондох Гренландтай холбоотой зөрчил хурцдмал байдалтай холбоотой байгаагаар Давост Украины асуудлах яриа хэлэлцээ өргөн хүрээний байж чадах хэсэг нь тодорхойгүй байна. Мөн зарим их сурвалжууд Владимир Зеленскийг Украин дахь дайны нөхцөл байдалтай холбогдуулан Давос хот руу явах төлөвлөгөөгөө өөрчилсөн цуцалсан байж магадгүй гэж хүртэл мэдээлж байгаа. Иран улсад бараг 3-7 хоногоос хэтэрч үргэлжилж байгаа иргэдийн эсэргүүцлийн жагсааллыг их баривчид хүчээр дарсны улмаас амиргдсан хүмүүсийн тоог 16 мянгаыг давсан гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Техранаас албан ёсоор хохирчдын тоог 3117 гэж мэдээллээ. Энэ нөрөө өмнөх их сурвалжуудын мэдээллээс хол зурж байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-наас эхлэн Иран улсын засгийн газрын эсрэг улс даяар иргэдийн жагсаал эхэлсэн. Иргэд Иранд эдийн засгийн хямрал гүнзгийрч байгаатай холбогдуулан гаргасан энэхүү жагсаал нь сар орчим үргэлжилж амиргдсан хүмүүсийн тоо хэдэн мянгаар хэмжигдэх болсон байдаг. Харин саяхнаас буюу өмнөх 7 хоногоос жагсаал намжиж өчигдөр анх удаа Ираны засгийн газраас жагсаалын үеэр нас барсан хүмүүсийн тоог зарлаж байгаа юм. Жагсаал болж байх үед засгийн газраас зориудаар утасны болон интернет сүлжээг энэ сарын 8-наас таслаад байсан. Өнгөрсөн хугацаанд нас барагчдын тоог авах эсвэл мэдээлэх боломжгүй байсан гэж хэлж байна. Гэхдээ олон улсын байгууллагуудаас таамаглаж байсан тооноос засгийн газрын энэхүү албан ёсны тоо асар зөрүүтэй гараад байгааг олон нийт эргэлзэнгүй хүлээн авч байна. Үүн дээр нэмээд Ираны засгийн газар Амь-Үрдэгсдийн 2427 нь 12 дугаар сарын 28-нд эхэлсэн энэхүү жагсаалын үеэр амиа алдсан гэж мэдээлсэн. Үлдсэн хүмүүсийн тухайд нэмэлт тайлбар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Америк нэгдсэн улсад төвтэй хүний эрхийн активистуудын мэдээллийн агентлаг өнөө өглөө нас барагчдын тоог 4902-ыг давсан. Гэхдээ бодит байдал дээр бүр үүнээс ч илүү хүн хохирсон гэж магадгүй гэж таамаглаж байна. Уг активист мэдээллийн агентлаг нь Иранд болсон жагсаал цуглаан Үмэний талаар олон жилийн турш бодит цагийн горонд мэдээлэл өгч байсан туршлагатай агентлаг байна. Тэд одоогоор Ираны хүний эрхийн байгууллагуудын өгч байгаа мэдээлэлд тулгуурлан нас баралтын тоог шалгаж баталгаажуулж байгаа юм. Тэдний мэдээллээр амиргдсан хүмүүсээс гадна 26500 гаруй хүн баривчлагдсан гэж байна. Жагсаалаас амь алдсан хүмүүсийн тоог баталгаажуулж чадахгүй байгаа олон мэдээллийн агентлаг хүний эрхийн байгууллагууд бий. Үүний зэрэгцээ Ираны дотоодын сэтгүүлчид энэхүү болж байгаа үйл явдлыг мэдээлэх боломж хязгаарлагдмал байгаа. Одоо ч гэсэн хэвээр. Үүнтэй зэрэгцэн Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Америк нэгдсэн улсад занал хийлийн шинжтэй мэдээлэл хийж хэрвээ Иран улс Америкийн дайралтанд өртөх юм бол байгаа бүх зүйлээрээ хариу арга хэмжээ авах болно гэж анхааруулсан байна. Энэ Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Ираны иргэдийн засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжиж Америк нэгдсэн улс иргэдэд тусална гэсэн утга агуулгатай мэдээллийг удаа дараа хийж ясантай холбоотой юм.
Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл 2024 оны 12 дугаар сард хууль бусаар цэргийн дэглэм зарлаж бослого өмнө дэгдэх гэсэн. Мөн баримтчилгааг эсэргүүцсэн зэрэг хэрэгээр шалгагдаж байгаа. Мөн гин буруутай тогтоогдох юм бол бүх насаараа эсвэл цаазын сонсох магадaltaй. Тэгвэл өнөөдөр Юн Сук Ёлыг ерөнхийлөгч байх үед ерөнхий сайдын мөн түр ерөнхийлөгчийн үүргийг хашиж байсан хан Доксуг Юн Сук Ёлтой хамтарсан гэх хэрэгээр 23 жилийн хорих ялыг оноосон байна. Даргын сануулгад 2024 оны 12 дугаар сард тухайн үеийн ерөнхийлөгч ажиллаж байсан Юн Сук Ёлыг цэргийн дэглэм тогтоож бослого гаргахыг завцаан гэж үзсэн түүнийг тухайн үед албан тушаалаас нь буулгаж шүүх ажиллагааг эхлүүлж байсан. Харин хан Доксугийн тухайд уг хэргийг дэмжиж оролцсон хариу арга хэмжээ авах боломжтой байсан ч аваагүй гэх үндэслэлээр яллах шийдвэрийг гаргасан юм байна. Сөүл хотын шүүхээс хан Доксуг засгийн газрын зөвлөлийн хурлаар дамжуулан ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын цэргийн дэглэм тогтоох тухай зарлагт тохируулан хууль баталгааг оролдож баримт бичгийг хуурамчаар үйлдэж зарим бүртгэлийг устгаж худал хэлснээр цэргийн дэглэм зарлагдахад гол үүргийг гүйцэтгсэн гэж үзсэн байгаа юм. Шүүгчид хан Доксуг ардчилсан дэг журмыг хамгаалах үндсэн хуулийн үүргээ биелүүлээг. Төрийн эргэлт хийх гэж оролцсон гэж тодорхойлоод байгаа юм. Харин одоогийн байдлаар хөдөө 76 настай хан Доксуг тухайн үеийн ерөнхийлөгчийн засаг захиргаанаас бослого гаргасан хэрэгээр яллагдсан анхны өндөр албан тушаалтан болж байгаа нь энэ. Гэхдээ хан Доксуг өөрөө ихэнх ялын заалтуудыг өгөөсгөж байгаа мөн давж заалтаа хүсэлт гарах магадaltaй. Харин нөгөө талд Юн Сук Ёлын тухайд прокурорууд бослогын хэрэгтэй холбогдуулан цаазаар авах ялыг шаардаж байгаа. Төрийн эргэлт цэргийн дэглэм зарлагт мэт иймэрхүү хэрэг нь төрийн эсрэг бослого өмнө дэгдээсэн хэрэгт тооцогддог учраас өмнө Солонгос улсад хамгийн хүнд гинтэргүүдийн нэгт тооцогддог юм байна. Юн Сук Ёлын хэргийг Сөүл хотын шүүх ирэх 2 дугаар сарын 19-нд шийдвэрлэх төлөвтэй байна. Даргын сануулгад Юн Сук Ёл тухайн үед хийхээр оролцсон цэргийн дэглэмийг парламент 6 цагийн дотор хүчингүй болгож байсан байдаг. Гарсан бослогоос олныг хамарсан хүчирхийллийн шинжтэй үмэн самуу гараагүй ч гэлээ. Уг явдал нь өмнөд Солонгос улсын түүхэнд өнгөрсөн авторитар үеийн дурсамжийг нь сэдрээсэн мөн улс төрийн докторгүй байдал, зах зээлийн хэлбэлцэл, дипломат харилцааны хямралыг авчирсан гэж улс төр шинжээчид дүгнэдэг байна. Энэхүү энэ хэрэгтэй холбогдсон хэд хэдэн сайд аюулгүй байдлын албан тушаалтнууд эхнээс яллагдаж эхлэх байгаа нь энэ болчихно. Өнгөрсөн оны ихээр дэлхийн 2 том эдийн засаг болох Америк болон Хятад улс хоорондоо тарифын маргаан үүсгэж худалдааны дан 2.0 эхэллээ гэхэд хүрэж байсан. Тэгвэл тариф мөн сүүлийн 2 улирал өсөлт нь бага зэрэг саарсан зэрэгээс үр шалтгаалan жилийн дүнгээр Хятад улс өнгөрсөн онд эдийн засаг нь 5%-аар өсөж зорилт түвшинтэй хүрсэн гэдгээ зарлалаа. Үүнд гадаад худалдааны ашиг нь дээд амжилттай тогтоосон болох нь чухал нөлөө үзүүлжээ. Хятадын Төв банк улс орон даяар 1 жилийн болон 5 жилийн хүүгийн түвшинг хэвээр хадгалж байгаа нь дэлхийн 2 дахь том эдийн засаг 2025 оны сүүлийн улиралд жилийн өмнөхөөс 4.5%-аар өсөж, COVID-19 цар тахлын үеийн хатуу хязгаарлалтуудыг сулруулснаас хойш хамгийн удаан өсөлтөд харуулсантай давхцаж байна. Инфляцийн мэдээллийг харвал Берклейсийн эдийн засагчдын тооцоогоор хэрэглээний үнийн индекс 11 дахь улирлын турш сөрөг байсан ба эдийн засагчдын үзэж байгаагаар энэ онд ч үргэлжлэх төлөвтэй. Хувийн хэрэглээ 12 дугаар сард сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд буюу 1.9% хүрсэн нь орлогын болон ажил эрхлэлтийн хямрал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаашрлын нөлөө юм. Хятадын Төв банкны дэд ерөнхийлөгч Зоу Лангийн хэлж байгаагаар жилд хүүний доод түвшинг бууруулах болон заавал байлгах нөөцийн шаардлагын харьцааг бууруулах боломж одоо ч биеллээ. Мөн юаны ханш сүүлийн саруудад Америк долларын эсрэг 1%-аар өсөж, оншоор болон оншоор бус юаны ханш тус 6,9,571-ээс 6,9,610 юанд хүрсэн нь бодлогын хөг бууруулах боломжийг нэмэгдүүлж байгаа ажээ. Үүний хүрээнд банкны санхүүгийн байгууллагуудад олгох үр ашигтай зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, жижиг дунд бизнес, технологийн инновацийн төслүүдийг дэмжих зорилгоор тусгай зээлийн хөтөлбөрүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Дашрамт дуртахад 2025 онд Хятадын банкуудын олгосон шинэ зээл 7 жилийн доод түвшинд буюу 1627 их 80 юанд хүрч, зээлийн эрэлт сул байгааг харуулж, засгийн газарт илүү их эдийн засгийн дэмжлэг үзүүлэх дарамтыг бий болгож байна. Ялангуяа үйл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямрал дөрвтэй буурж өгөхгүй байгаа ба энэ чиглэлд Хятадын Төв банк зээлийн зарлалыг бууруулж, ипотекийн анхны төлбөрийн доод хэмжээ 30% болгосноор үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дарамтыг бууруулах арга хэмжээ авч байгаа юм.
За хүн төрстэй роботууд хятад өргөн хүрээний хэрэглээ болоход тун ойрхон байна. Төрөл бүрийн үүрэг даалгавар биелүүлэх чадвартай хүн төрстэй роботууд дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн замун үйлдвэрүүдэж гисэн өргөнөөр ашиглагдаж байгаа. Тухайлбал Хятадын үндэсний статистикийн газрын нийтлсэн тоо баримтаас харвал 2025 онд аж үйлдвэрийн роботын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 28%-аар өссөн байгаа юм. Хятад аж үйлдвэрийн зориулалттай роботын үйлдвэрлэл хурдтай нэмэгдэхийн зэрэгцээ өргөн хүрээний хэрэглээнд ч гэсэн тархаж жилд 28%-аар өсөж байна. Тухайлбал Бээжинд нэгдсэн анхны робот дэлгүүрт одоогоор 35 гаруй төрлийн хүн дүрстэй роботууд худалдаалагдаж байгаа юм. Тэдгээр роботууд нь үйлдвэрлэл, эрүүл мэнд, гэр ахуйн хэрэглээ зэрэг өргөн хүрээний функцтэй аж. Дэлгүүрт туршилтын талбарууд байгаа ба роботуудын бодит нөхцөлд хэрхэн ажиллахыг харуулж байна. Хүн дүрс роботуудын үн хэдэн 10,000-аас хэдэн 100,000 юан хүртэл хэлбэлзэж байгаа юм. Одоогоор дэлгүүрт сардаа 5,000 гаруй хүн зочилдог аж. Хүн дүрстэй роботууд үйлдвэрч гисэн улам өргөн хүрээнд ашиглагдаж байна. Бээжингийн Чампион дүүргийн Sunny Heavy Energy-гийн үйлдвэрт 3 сарын өмнө 2 шинэ робот ажилд оржээ. Тэдний нэг нь болтыг ангилан авах бол нөгөө нь боловсруулсан болтыг шүүгэнд шилжүүлэх гэх мэтээр байнга давтагддаг энгийн шугамуд дээр ажиллаж байгаа юм. Ингэхдээ роботууд харааны мэдрэмжээр болтын хэмжээг үнэлж илүү тохиромжтой байрлалд оруулах ба үйлдэлийн наривчлал нь 3-аас 5 мм гэлээ. Эдгээр ажлууд энгийн мэт боловч роботууд давтан хийх чадвар өндөр тул давтамжтай, өндөр ачааллтай ажилд хүнийг орлох бүрэн боломжтой болох нь ийхүү харагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна роботууд эрчим хүчний шалгалт, яаралтай тусламж, үйлчилгээний салбарч гэсэн ашиглагдаж эхэллээ. Хятад улс нь робот үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улс юм а. Ирэх 5 жилд жил тутмын өсөлт нь дунджаар 95% байх төлөвтэй байна. Мөн төрийн бодлого роботуудын хэрэглээг түргэсгэж байгаа ба үйлдвэрлэл, мэдээлэл технологийн яам зэрэг байгууллагуудын санаачилсан AI нэмэх үйлдвэрлэл хөтөлбөрт стандарт робот үйлдвэрлэлийн шугам хөгжүүлэх, роботыг үйлдвэрлэлийн ерөнхий нөхцөлд түргэн нэвтрүүлэх зэрэг багтжээ. Мэдээ үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор багслан мэдээллээ. Дональд Трамп Давост болж байгаа дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны зүүс нарны шилийг дооглон шүүмжиллээ. Тэрээр Макроныг шилдээ явж байхыг харсан юу гэж нь тохиолдов вэ хэмээн явуулсан утгатай үгсийг хэлсэн байна. Харин Макроны зүгээс дотоод орчинд нарны шил зүүсэн байгаа нь нүдний судас хагарсантай холбоотой гэж тайлбарлажээ. Эммануэль Макроны уг төрх байдал нь цахим орчинд шуугиан тарьж магтаал шүүмжиллийн аль алийг нь дагуулж байна. Өнөөдрийн байдлаар Америк нэгдсэн улсын санаачилсан газын зар улсын энхийн зөвлөлд оролцохоо 10 улс баталлаа. Үүнд Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Албани, Армен, Азербайжан, Беларусь, Унгар, Казахстан, Марокко, Вьетнам гэх улсууд багтаж байна. Хятад болон Орос улсын тухайд өргөцсөн шигэлээ одоогоор саналыг судалж байгаа гэлээ. Энэхүү зөвлөл нь Израиль Хамасын дайныг зогсоох, газын зар улсын сэргээн босголтыг зохицуулах зорилготой гэж үзэж байсан ч дөрөнд нь газын тухай шууд заалт байхгүй. Мөн шинэ бүтсэн нэгдсэн улсны байгууллагын зарим үүргийг орлох оролдлого байж магадгүй гэж таамаглаж байна. Газын зар улс Израилийн агаарын зохилтын улмаас дор хаяж 11 Палестины хүн амь өрөөцний дотор 3 сэтгүүлч ажээ. Орон нутгийн эмнэлгүүдийн мэдээлснээр сэтгүүлчид шинээр байгуулагдсан нүүлгэн шилжүүлэлтийн хооронд сурвалжлагаар явж байх үедээ халахад өртсөн байна. Палестины сэтгүүлчдийн эвлэл тэднийг хүмүүнлэгийн зорилготойгоор нөхцөл байдлыг мэдээлэхээр ажил үргээ гүйцэтгэж ясан болохыг баталж байна. Энэхүү хаалга нь 3 сарын өмнө тогтоосон гал зогсоох хэлэлцээрийг дахин анхуулга эрсдэл дагуулж байна. Япон улс 2011 оны Фукушимагийн олсын дараа үйл ажиллагаанд зогсоод байсан дэлхийн хамгийн том атомын цахилгаан станцын 6 дугаар реакторыг дахин ажиллаж эхэллээ. Энэхүү Токио хотын баруун хойд хэсэгт орших Кашивазаки Карива станц сэргээх хэсэг нь чамгүй хугацаанд маргаан дагуулсан эцэст ийхүү сэргээх ажил нь алтан ёсоор эхэлж байгаа юм. Гэхдээ уг станцын бусад реакторууд бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэл олон жил шаарддаг төлөвтэй байна. Анхны төлөвлөсөн хугацаанд дохиолын системийн доголдолоос болж 1 хоногоор хойшилжээ. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.